Сайн байцгаана үзэгч та бүхэндээ энэ оройн амраг яалтхан мэдчилж байна. DBS-лизээс орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг төвөн бүсийн мэдээллийн хөтөлбөрийнхөө ээлжид хөтөлбөрөөрөө өнөөдрийн орон нутгийн онцлог мэдээлүүдэд танилцуулах гэж байна. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна. Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, сургалтын орчныг сайжруулах ажлыг хүрээнд 13 дугаар цэцэрлэгт нийт 46 ширхэг хяналтын камерыг суйрлууллаа. Тус ажил нь Дархан сумын 2 болон 3 дугаар багийн иргэдийн төлөөлөгчдийн санаачлаг, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд өмнө нь ашиглагдаж байсан камерын системийн хэвийн ажиллагаа алдагдсан тул цэцэрлэгийн зүгээс багийн төлөөлөгчдөд асуудлаа уламжилж санал хүргүүлсэний үндсэн дээр ийхүү шинжилэл хийгдэж байна. Өглөө манайх зогсоолгүй шийдэгдсэн байна. Энэ 390 хүүхдийн эцэг эхчүүд иргэдэд үйлчлэх зогсоол байхгүй байна. Улаан зам дээр хүүхдүүд буухж байна. Эндээс үүдээд автомашинд осолт орох эрсдэлтэй. Өмнө нь бас нэг ийм их асуудал гарч ирсэн гэдэг үднээс хэлээд ялсан. Тэгээд замын компаниас хуржиж уулзсан. Тэгээд зургийн авто зохиогч маань хурж ирэхээр ерөнхийдөө тэр талд чинь нэг зогсоолын асуудлаас нэмэлтээр орж иж магадгүй гэдэг юу хэлээд явсан байгаа даа. Энд юу байд юм бэ? Хурц харуулагчд. Гүүрний нэг цэцэрлэгтэй байх хурц цааварлага шийхэл шаардлагатай. Юу нь чи ерөнхийдөө бас хурц цааварлагч бас метр квадрат метрүүд хэд ойрхон байж болдгоо. 2 дугаар баг за мөн 3 дугаар баг за 1 дугаар багаас бас тодорхой хэмжээний хүүхдүүд ингээ 3 багийн 390 гаруй хүүхдүүд баг насны хүүхдүүд одоо хичээлдэг. За тэгэхээр 390 хүүхдийн өдөр тутмын одоо ахуйн аюулгүй байдал за мөн сурч боловсрох цэцэрлэгийн таатай ая тухтай таатай орчин маш одоо чухал. За мөн одоо гэр хорооллын багт сурч боловсрох орчны аюулгүй байдалд бас илүү өндөр ач холбогдол өгөх ёстой гэдэг утгаараа 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болоод одоо багш ажилтаа албан хаагчдын хүсэлтийг одоо хүлээж аваад сумын орон нутгийн хөгжлийн сангаас одоо иргэдийн оролцоотой төсөл хөтөлбөрөөр дамжуулан одоо засаг дарга тулгаа даргад одоо уламжилснаар бидний ажил одоо дэмжигдээд тэгээд ингээ өнөөдөр хүлээж авч जैन. За 390 за 400 орчим хүүхдийн одоо аюулгүй байдлыг хангах энэ дотор болоод гадаах 46 ширхэг камер одоо бүтэн солигдож за системийн хувьд бас харагдах орчим за мөн нягтрал татах гэдэг одоо камерт байх бүхэл одоо шалгуур үзүүлэлтүүд нь одоо нэмэгдэж ингэж орж ирж байгаа маш их баяртай байгаа. За өмнө нь бол яг хуучин аналог камертай байсан. Энэ бол бас шаардлага хангахгүй байсан. Тэгээ одоо энэ 13 дугаар цэцэрлэгийн одоо удирдлагуудын зүгээс одоо хүсэлт тавьсны дагуу Дархан сумын 2 дугаар 3 дугаар багийн 3 төлөөлөгч нийлээд одоо энэ хөрөнгө оруулалт камержуулалтын ажлыг одоо хариуцаад ингээд шийдвэрлэе гэдэг одоо шийдэл төрөөд ингээд хэрэгжүүлсэ. Тэгээ энэ ажил сумын удирдлагуудаар бас дэмжигдэж өнөөдөр орж ирээд ингээ ажил хэрэг болж байна. Тэгээ одоо энэ 400 гаруй хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд одоо хүмүүжих энэ ажил маань бас өнөөдөр амжилттай хэрэгжиж байгаад бас талархаж байна. Тэгээ нийт одоо 19.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ том ажил хийгдэж байна. Одоо коридор тавьсан, ангиудад тавьсан нийт камерын одоо 80% нь бараг ажиллахгүйсэн. Тэгээ одоо бол бид нар ингээд энэ ажиллагаа одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 3 багийн төлөөлөгч нийлээ шийдээ гэсэн шийдсэн. Энэ шийдсэн асуудлыг одоо тулгаа даргадаа хэлээд одоо сумын удирдлагууд маань дэмжиж өнөөдөр одоо бид хэд цэцэрлэг дотроо 40 камер, гадаа 6 камерын одоо ажил хийгээд ингээд хүлээлгэж өгч байна. Энэ бол ингээд эцэг их болон одоо цэцэрлэгийн одоо хүмүүс ажиллаа хийхдээ аюулгүй ажиллагааг нь хангасан сайн ажил юм болов уу гэж бодож байна. Шинэ хяналтын камерууд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах орчны хяналтыг сайжруулах, байгууллагын дотоод зохион байгуулалтыг үр дүнтэй болгоход бодит дэмжлэг болж байна. За цэцэрлэгийн хамт олонны зүгээс санаачлаг гарган бодит ажил хэрэгжүүлсэн төлөөлөгчд болон Дархан сумын удирдлагуудад талархал илэрхийллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас байгууллагын соёлыг төлөвшүүлж, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эерэг хандлага аяныг эхлүүлсэн байна. За энэхүү аяныг хүрээнд Дархан уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 445 дугаар нээлттэй хорих анги нь хүүхдийн эрхийг дээдэлж, тэдний эрүүл аюулгүй орчинд үс торних нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн инээмсэглэл ураатай ажлуудыг хэрэгжүүлж байна. За тухайлбал тус байгууллагаас Дархан уул аймагт байрлах цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн парк, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайд тогтчлолт засварын ажлыг эхлүүлжээ. Энэ байгууллагын соёл эерэг хандлах гэдэг юм аяны хүрээнд манай Дархан 30 дугаар цэцэрлэгтээ ингээд хамтраад 3 өдрийн үйл ажиллагааг одоо зохион байгуулж байна. За тэгээд энэ ажлын хүрээнд болохоор энэ гадаа орчны тохичлолтод бас ингээд хамтарч ажиллаж байна. Төгчлөлтийн хүрээнд болохоор одоо энэ арын нөгөөний тоглоомын талбай нөгөөний зүлэгжүүлэх ажиллагаа. Тэгээд энэ ажлаа одоо ингээ маргааш нас эхлээд явагдах чинь. Шүүхийн шийдвэрээс ерөнхий газар хорхоос төрдөрлөө ял эдүүлэх албанаас жил болгон ер нь бидний ирээдүйн болсон хүүхэд багчуудад чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж явуулдаг. 2025 оны үед болохоор бид нэр хүүхдийн ирээдүй бидний эднэмсэглэл гэсэн аяны хүрээнд хаврын ажиллагаа эхэлж байна. Энд бол нийт тусдаа ажлыг ялаар шийдвүүлсэн этгээдүүдээр Дархан уул аймгийн Дархан сумын хүүхдийн тоглоомын талбай, сургууль, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн тогтчил үйлчилгээний ажилд туслуулахаар ажиллаж гарган ажиллаж байгаамаа. Ингэснээр бол хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, өсөж хөгжихэд бол нэлээд чухал ач холбогдолтой аян болж өрнөж гин гэж тунж байгаа. Тэгээ улсын 31 цэцэрлэгт бол нийт тусдаа ажлыг ялар шийдвүүлсэн этгээдүүдийг ажиллуулахаар төлөвлөж ажиллаж байгаа. Дархан уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйтгэх 445 дугаар нээлттэй хорих анги нь цэцэрлэгийн тоглоомын талбайд засвар үйлчилгээ, гадна орчны тогтчлтын ажлыг хийж хүүхдүүдэд тав тухтай аюулгүй тоглох орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. За энэхүү санаачлах нь хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх чухал алхам болж байна. Өдөрч та бүхэндээ DBS-ийн хамт олон Улаанбаатар хотын өсөх хот дэлгүүр Дархан хотыг зорж ирээд маш хямдралтай үйлдвэр өнөр худалдааг хийж байгааг та бүхэндээ мэдээлсэн. За тэгвэл өсөх хот дэлгүүрийн ирсэн энэхүү худалдаад олон нэр төрлийн хямдралтай одоо боломжийг та бүхэндээ олгож байгаа юм байна. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй хамтдаа танилццгаая. 915-ын сорьцтой цэвэр мөнгөн гинж колонод ерөөсө 65,000 төгрөг буюу хамгийн хямдаар сүүлийн үеийн загвар оруулж ирсэн байгаа. За жишээ нь бол энэ сартай гэхэд голд нь байгаа болохоор цэвэр сувд шүү. За энэ маань ингээд ердөө 65,000 төгрөг. За могоон загвар дандаа юм унжсан сувд нь дандаа цэвэр байгалийн юм далайн сувднууд байгаа. За загвар нь бол бүгд дандаа шин загвар. За машиност буюу нөгөө тармил алмаз гэдэг бүгд юм сертификаттай. Одоо энэ алмаз нь ингээд дандаа тармил алмаз гэсэн үг. За эднэрийг болохоор 85-аар тавьж өгсөн байгаа. За энэ болохоор яг цэвэр бас дандаа хашууд нөө цагаан хаш, ногоон хаш гэж яддаг штэ тийм. За энэ шарууд маань бас бүгд дандаа манайдны холцтой одоо мөнгүүд гэсэн үг байхгүй. За энэ дээр ингээ 925-тай сэлбэргээд 925. Ер нь загвар болгоноос ерөөсөө 2 3 зарим загвар бүр нэг үлдсэн. За бугуучнууд ч гэсэн дандаа ийм хөөрхөн загвартай. За охтуудаа одоо хонхны баяраар бамбууч чихмэл гэж яхаар энийг бэлэг болгоод өгчөөл ер нь бол үнэт идэл дундаа хамгийн гоё бэлэг болно. За могоо түлхүүр эднэр бүгд дандаа шин загварууд байгаа. За энэ гэхэд л нөгөө мөрөөдлийн түлхүүр буюу одоо нөгөө өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлэнгээ эд баялаг цэцэн мэрэг ухааны бэлэгцэн дандаа могоо бас их оруулж ирсэн. За одоо энэ бамбууш маань хэл ганцхан үлцэн энэ доторх нь болохоор бас Сваровски шигтгээтэй юм цэвэр мөнгөн инженер байгаа. Колонууд дээрээ бас бүгд сорьцтой. За одоо энэ гэхэд түлхүүрэн доторх энэ гинжүүд нь одоо энэ колонууд нь бүгд өөрөө хөдөлдөг дандаа юм шин загварын гинжнүүд байгаа. Могоон загвар их шар шувуу. За энэ минхэд бүгд дандаа цэвэр мөнгнүүд байгаа. За загвар болгоноос ердөө 2 3 хуулцсан байгаа шүү. Тэгээд хамгийн хямдаар та нар минь амжаад аваарэ. Ердөө 2 хоног л болно. 100 цаг ирж байгаатай холбогдуулан аялал зугаалга бол өөрсдийнхөө дурсамжтай цаг мөчийг бичгэд хамгийн гой тохиромжтой 14 наснаас дээш хүмүүс хэрэглэхэд ер нь бол камер бүгд ер нь камерын өндөр нэвтрэлтэй.
бичлэгтэй ингээд дороонууд маань ерөөсөө манайх дээр 50хан ширхэг байгаа болохоор та нар маань ирээд хямдруулаад аваарай. Дорооны үнийг ер нь бол маш бодит хямдаар гаргаж өгсөн байгаа. Энэхүү дороо маань болохоор бичлэг хийдэг. За зураг авдаг, өөрийгөө санах ойтой GPS-тэй гээд ер нь бол даваа тал хамгийн өндөртэй, чанар манар бол ерөөсөө ярилт авахгүй 3 талаас бичдэг. Камер бол хамгийн сайн нэгтршилтай. Үзүүлэлт хамгийн өндөртэй бүгд. За мэдээж өөртөө хэрэгжилж мэдэхгүй байгаа л ингээд задлахаар угаасаа бүгд тайлбар номтойгоо буюу утастай холбох бүх төхөөрөмжийг бүгдийг заагаад өгсөн. Орчуулга буюу номтой. За энэ дандаа цаад Гунжуу хотоос ирсэн чанарын шаардлагыг 100% хангасан. Ер нь бол дахин боловсруулсан материалаар хийгээгүй яг олоос руу гардаг материалаар хийгдсэн юм хүүхдийн подволк хувцснууд гээд бүгдээрээ ерөөсөө цөөхөн нэг загвараас ерөөсөө 2 3 4 5-аараа үлдсэн юм хувцснуудаа ерөөсөө бүгднийг хямдруулсан байгаа. Жишээ нь хүүхдийн подволк гэхэд бүгд 15,000 төгрөг хурж ирээд материалыг байраад үзээрээ. За одоо жишээ нь энэ хүүхдийн хослолыг гэхэд бас 15 болгосон материал нас айгүй хөөхөө. Ерөөсөө манай хувцснаас бол ерөөсөө будаг гарахгүй. Одоо жишээ нь цэцэрлэг сургуульд нь өмсөх гээд ийм хүүхдүүдэд ийм хөөхөн ийм хослолоод байна. За энэ цэвэр даавуу хослолыг гэхэд 20,000 болгосон байна. За ийм хөөхөн хүүхдийн ийм сул өргөн ийм хослолууд бас 35 болгосон. Эрэгтэй хүүхдийн хослолууд дандаа ийм хөөхөн загвартай. Ер нь бол цөөн тоогоор үлдсэн учраас яг ирж байгаа цагийн барааг хямдруулсан манайх. Тэгээд загвар бол бүгд дандаа суул чөлөөтэй хүүхдийн биед хамгийн таатай мэдрэмж өгдөг материалууд байгаа. За охтынх нь болохоор за Jason short доонууд нь энэ бол дандаа хуучин 55-аар зарж ийсэн. Одоо бол яг ирж байгаа үн буюу 35-аар өгж байгаа. Джинс мэс нь бол яг юм даавн зөөлөн джинсүүд ирээд материалыг барихаар мэдэгдэнэ. За тэгээд ийм хүүхдийн хөөхөн ийм сарфанан палажнууд дандаа ийм цэвэр цэцэрлэгт нь өмсгсөн хөөхөн гадуур дотор давуулж өмсгсөн хөөхөн эднэрийг бас манай 20,000 болгож өгсөн. Энэ хэд өөр дээрээ ийм нэвдинктэй. За тэгээд Мөсгөлийн баяр хүүхдийн баяр зориулсан ийм палажнуудыг манайх 50,000 төгрөг болгож өгсөн байгаа. Ирж байгаа үнээр нь энэ бол гадуур ер нь бол 110 та байдаг шүү. 2 өнгөлцөн нэг 5 6 хөлцөн байгаа. За тэгээд хүүхдийн шорт хослол. За энэ маань хэд бас ерөөсөө ингээ 35,000 төгрөг цэвэр даавуу. За ингээ юбх нь ингээ шорттой. Ер нь аль чанар нь угаасаа бариад үзэхээр мэдэгдэнэ. Дандаа ирж байгаа хүн дээр карго орсон үнийн шингээсэн. За энэ минийхэд дандаа подолкууд ер нь хажуудаа дандаа юм сул ингээ татаад огтуд ингээ өмсөх юм бол ингээ топ болгож өмссөн ч болдог. Дандаа юм хөөхөн загвартай юмнууд ер нь цөөхөн үлдсэн учраас бүгдийг хямдруулаад дуусгаж байгаа. За энэ минь гэхэд ийм материал нь айгүй хөөхөн дандаа олон улс руу гардаг шорт мортыг бариад үзэхээр их чанарлаг. За ийм бараануудаа манайх ерөөсөө бүгднийг ирсэн хүн дээр нь карго орсон үнээр өгж байгаа. Октийн подволк манад бол бас нэг цөөхөө үлдсэн дандаа бүгд ийм топн загвартай. Ингээд ердөө 15,000 төгрөг болгосон байгаа. Хамгийн гол нь дандаа чанарын шаардлага 100% хангасан. Олон улс руу буюу одоо нөө бусад Европ руу, Азиуд руу гардаг Гунжуу хотоос татаж авсан бараанууд байгаа. За хүүхдийн гэтээ ер нь бол 6-аас доош туранхай бол нэг 9 настай эрэгтэй хүүхдэд нарт орчхоор юм хослолууд байгаа. Тэрнээс дээш хүүхдүүдэд бол байхгүй. Харин энэ бол хэл юм даавн шорт байгаа. За өнгө нэг 2 3 төрлийн өнгө үлдсэн. За ингээд та бүхэн маань амжиж ирээд аваарай. Ер нь тун цөөхөн үлдсэн. Нэг загвараас 3 өнгө ирсэн. За энэ нь болохоор тос бүрдээ 33-аас 37 арьс маартай. За хүүхэд одоо ерөөсөө үдээс үдэх шаардлагагүй өөрөө чангалж сулалдаг ийм материалтай хүүхдэд өмсөхөд айгүй эвтэйхэн. За тэгээ чийг татахгүй чанар бол ер нь хамгийн сайн шин загвар байгаа. За энийг ерөөсөө манай 75,000 төгрөг болгосон. Цагаан цэнхэр хар гэсэн. За энэ дээрээ манайх мэдээж ирсэн хүүхэд болгонд 2 аймсын дагуулж бэлгэлнэ.
Одоо ер нь нэг 12 3 л үлдсэн байна. Та бүхэн минь амжиж ирээд аваарай. Чанар бол янзын шүү. Бариад үзээрэй. За энэ масаг маань болохоор дотроо 5 ширхэгтэй 15,000 төгрөг гэж байгаа. Хэрвээ 2 хайрцгийг авах юм бол 25,000. За энэ масаг маань яадаг вэ гэхээр за гүн чийг өгөөд цайруулах үйлчилгээтэй масаг байгаа. За ер нь бол дандаа олон улсын стандарт хангасан гунжуу хотоос оруулж ирдэг. Бүгд дандаа ийм чанарын ийм тэмдэгтэй ирдэг ээ. За тэгээ дотроо эссенц нь өндөр. За задлахаар мэдээж хамгийн одоо нэг гүн чийг өгдөг. За гарч байгаа юм уу нь бол хамгийн өндөр юм юутагаад. За энэ болохоор гүн чийг өгөөд цайруулдаг масаг байгаа. За энэ нь болохоор үнэ нь бол адилхан. За энэ масаг маань болохоор 4 давхар үйлчилгээтэй буюу гүн чийг өгөөд үрчлээний эсрэг масаг байгаа. Хялгасан үрчлээ шүү. Гүн үрчлээ биш, хялгасан үрчлээ. За энэ маань болохоор цайруулаад одоо нэг гүн чийг өгдөг. Ийм пептид буюу одоо нэг цэлцэгнүүрэн масаг байгаа. Арьсанд маш сайн чийг өгж арьс тайвшруулах үйлчилгээтэй. За энэ масаг маань болохоор за 7 хоногт ердөө 2 удаа хэрэгэлдэг масаг байгаа. Дотроо 20 ширхэгтэй буюу үндсэн үнэ нь ердөө 20,000 төгрөгөөс одоо 15-аар бөөний үнээр нь гаргаж байгаа. Энэ болохоор үрчлээний эсрэг масаг байгаа. Нүх сүү цэвэрлдэг, хуулдаг масаг. Ерөөсөө 20-25 минут тавина. Арсны өнгийг нэг шат цайруулдаг масаг байгаа. За энэ тос маань болохоор яг 1 сарын хэрэглээ буюу одоо сүүлийн үед ерөөсөө гар дурж тос хэрэглэхээ болоод олон улсын стандарт дандаа ийм болж эхэлж байгаа. Масагнууд ч гэсэн ер нь бол сүүлийн үеийн масанд бүгд ийм болж байгаа. Яг хэрэглэх болохоор задлаад амаа аваад яг цэвэрлээд унтахтаа түрхдэг. За энэ тос маань болохоор цайруулах үйлчилгээтэй буюу одоо нөгөө хөгшрөлтийн эсрэг эссенцтэй масаг юу тос байгаа. За бүгд мэдээж дандаа чанарын тэмдэгтэй. Энийг нь уншуулад үзэхээр хаана үйлдвэрлэгдсэн, ямар хот, ямар компани гэ бүгд гарч ирдэг. Дандаа чанарын шаардлага хангасан бараанууд байгаа шүү. Та бүхэн маань амжиж ирээд аваарай. За энэ нас ерөөсөө эндээ дандаа юм сарцын тэмдэгтэй. Бүгд ерөөсөө ингээрээ уншуулахаар бүгд мэдээлэл нь гараад ирнэ. За повдер буюу хуурай төгжигч. Энэ маань болохоор 24 цаг байрдаг. За ингээд мэдээж дотроо пудертэй, за төгжигчтэйгээ гялзуулагч саатайгаа буюу доор одоо юм поролонтойгоо. Энэ маань ерөөсөө 25,000 төгрөг. Гэхдээ нэгийг авал та нэгийг бэлгэнд авч болно. Нэгийн үнээр хоёрыг авна гэсэн үг. Найзууд нийлээд авах боломжтой шүү. Хүүхдүүдтэй зориулаад та бүхэн маань хөгжмийн боловсрол буюу одоо төгөлдөр хуурыг хүүхдтэй өгвөл YouTube-ээс бүх аяа татаад хүүхдүүд өөрийнхөө одоо нөгөө хөгжмийн боловсрыг авахд бүрэн боломжтой юм. Төгөлдөр хур манад ердөөсөө 12 үлдсэн учраас 50,000 төгрөг болгочихё. Дээр бас хямдруулсан байсан. Тэрнээсээ дахиад 5-аар хямдруулад одоо 12 үлдсэн дээр та бүхэн маань амжаад аваарай. За гэртээ ахтаа бол ингээд тогонд залах чинь хөдөөгаа дааваад явахдаа зайгаар ачлуулчихна. Хаанч аваад явхад боломжтой болцсон. За бөмбөр бол өөр дээрээ спикертэй, педалтай, яг л стандарт хөгжим. За энийг манайх 110-аар гаргаж ирсэн бол 95,000 төгрөг болгоод хямдруулаад одоо бас 8 үлдсэн. Та бүхэн маань ганц хүүхэд гэлтгүй том хүмүүс ч гэсэн ер нь бол тоглоос орчиход яг л мэрэгчдийн хөгжүүлэлтүүд уурдаг байгаа. За тэгээ амжиж ирээд аваад ерөөдөөсөө 2 хоног болоод явах юм байгаамаа. iPhone 14 энгийн Pro тэгэл Max эдэн Pro Max эднэртэй бол ингээд дандаа дөргөөний хамгаалттай арьсан тэгээ бүгд аран дандаа хатамал юм шин загварууд байгаа шүү. Та бүхэн маань эднэрийг бас амжаад аваараа. Загвар бол янз янзаараа байгаа. Тэгээд 14, 15 бол цөөхөн байгаа. За 14-т хүмүүс бол анхаардаа хандуулаад ирээд авдал гой загвар зөндөө байгаа. За хаягийг бол та бүхэндээ дахиад дуулгахад шин дархан бид бүхний хамгийн сайн мэддэг хараа зочид буудлын яг дэрэгдэх хуучин хорооллын 7 дугаар байр гэж байгаа. За хуучин хорооллын 7 дугаар байрны орцных нэг арын хэсэг талаасаа яваад хамгийн захын одоо
хэсэг буюу хурд билард гэсэн хаягтай Б1 давхарт энэхүү одоо өсөх хот дэлгүүрэнд бууж байгаа хямдралтай худалдаа Дархан хотыг зорио ирсэн шүү. Бид та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээлэлээ хүргэлээ. Харин одоо цаг агаарын мэдээлэл хүлээн авч үзнэ. Бид та бүхэндээ уламжлал ёсоор Дархан аймаг орон нутгийн хэмжээндх орон нутгийн мэдээ цаг агаарын хөтөлбөрөөр танилцууллаа. Маргааш 19 цагаас шинэхэн мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уулзцай үзэгчтэй. Баяр таа.